За. За явсан шүү. За сайн байцгаана үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Аливаа юмны учир шалтгааныг ойлгох тухайд бид нар бас юмс үзэгдлийн үйл явцыг цаг тухайг нь бас тооцож бодож явах хэрэгтэй юм болов уу гэж. Тэг яагаад энийг хэлж байгаа юм бэ гэхээр өнөөдөр 5 сарын 9 монголчууд Ялтын баяр гэж Оросуудтай хамт ярьдаг. Гэтэл яг энэ монголчуудын Ялтын өдөр мөн үү? Бид яг энд хоцсон юм уу гэдэг олон асуултууд гарч ирдэг. Тэгэхээр нэг түүхийг жоохон урагшлуулад тушаах дээр нэг яриагаа эндээс эхэлчих гээд байгаа байхгүй юу? 1939 онд халахын голд үнэхээр Японууд монголчуудыг эзлэх гэж орж ирээд Оросууд биднийг хамгаалж байлцсан юм уу? Энэ яагаад асуугаад байгаа юм бэ гэхээр энэ учир шалтгаан өөрөө дэлхийн 2 дугаар дайны үйл явцтай холбогдох учраас асуугаад байгаа. Тэгээ эндээс хоёул яриагаа эхэлчихдэг. Тэгээ 39 оны дайн бол Монголын тусгаар тогтнолын төлөө ч юм уу Монголыг Япончуудаас хамгаалсан ч юм уу тийм дайн байгаа гэлтэй. Тэгээд энэ 39 оны дайн гэдэг чухам юунаас болсон юм бэ? Яагаад ийм юм болов? Яагаад Монголын нутаг дээр Орос, Япон хоёр хоорондоо байлдваа гэдэг тухай ярихын тулд энэний учир шалтгааныг ярихын тулд өөр их нийлээ алсаас эхлэх хэрэгтэй болж байгаа. 20 дугаар зууны ер нь түүхтэй холбоотой ялангуяа дэлхийн 1-р дайн, 2-р дайн, тэгээ Монгол улсын тусгаар тогтнол тэгээ холбоотой манай монголчуудын энэ оюун ухаанд асрах тийм төрөгдлүүд яваад байгаа юм л та. Засахгүй ингээд үргэлжлээд яваад байгаа. Энэ нь өөрөө нөгөө коммунист суртал нэвтрүүлгийн хотоо үр дагавар л та. Энд хэд хэдэн ийм үндсэн асуудал байгаа. За 1-р нь 5 сарын 9-нд 9-нд тэмдэглээд идэг энэ Ялтын баяр ямар учиртай ялалт юуны тухай баяр юм бэ? 1-р нь 2-дугаарт нь энэ дэлхийн 1-р дайн гэдэг 2-дугаар дайн гэдэг юм хизээ эхэлвэ? Хизээ дуусваа. Тэ. За тэгээд 3-дугаарт нь энэ дайныг хэн эхлүүлсэн бэ? Тэ? Ганцхан Гитлер буруутай юм уу? Тэ? За энэ дайнд монголчууд яаж оролцсон бэ? Ямар оролцоо байсан бэ? Үүний тухай яагаад ерөөсөө яригддаггүй мөртлөө яагаад энэ 5 сарын 9-ний Ялтын баярт нь ач холбогдлоо гүйж чиж оролцоод идэг юм бэ? Гэтэл яг үнэн хэрэг дээрээ монголчуудын яг баярлах, тэмдэглэх ёстой баяр нь хизээ вэ гэдэг ийм үндсэн 4-5 асуудал байгаа байхгүй юу? Тэгээд 1939 оны тэр дайны учир шалтгааныг ярихын тулд зөвлөлт толгой тулс тухайн үеийн ар Монгол дэлхийд дээр бол ар Монгол гэж ярьдаг байсан. Бид нар өөрсдөө бүгд найдах Монгол ард улс гэж нэрлэлсэн байсан болохоос биш дэлхийгээрээ бол манай Монголыг гадаад Монгол гэж нэрлэдэг. Тэгээ энийг тусгаар улс гэж үздэггүй ийм нөхцөл байдал болсон дайн л да. Тэгээ энд бол Оросын коммунистууд, большевикууд, Кремль, Сталин бол онцгой үүрэг гүйцэтгсэн. Ямар үүрэг гүйцэтгсэн бэ гэхээр зэрэг Квантуны армийг Сибирь рүү довтолж орохоос урьдчилан сэргийлэхийн тулд Монголыг золиос болгож ашигласан ийм дайн тулдаан болсон байна. Тэгээ энэ талаар түүхч зөндөө олон ярьсан учраас нэг дэлгэрүүлж яриад яхав. Ер нь энэ 5 сарын 9 гэдэг ямар учиртай баяр юм бэ? Хэний баяр юм бэ гэдэг нэг ярих. Байж байгаа. Яг энэ ч тогсчод ярихгүй болохгүй юм. Яагаад 39 оныг ач холбогдлоос нь хоёул ярихгүй болохгүй байгаа юм аа. Яагаад вэ гэвэл мэдээ төрөлхөө 2 дугаар дайнд орох үйл явц чинь энэтэй заавчгүй холбогдсон шүү дээ. Германд ямар гэрээ хийгдчихэд Манжуурд байсан Японы цэргүүдийг яагаад нааш татхуулсан шалтгаан энэ ч айгүй сонь байгаа байхгүй. За яг тэр юу л да дэлхийн 1-р дан хизээ дэлхийн 2 дугаар дан хизээ эхэлсэн бэ гэдэг асуудал дээр өнөөдрийг хүртэл түүхчид улс төрчид улс орнууд өөр байр суурьтай байгаа. Жишээлбэл бүгд найрамд Хятад ард улсын өдөртлөг Хятадын коммунист ном бол дэлхийн 2 дугаар дайныг 1937 онд Япон Хятадд довтлосноор дэлхийн 2 дугаар дан эхэлсэн гэж үздэг. Дэлхийн даяараа бол дэлхийн 2 дугаар дайныг 1939 оны 9 сарын 1-нд эхэлсэн гэж үздэг. Оросууд бол энийг 41 оны 6 дугаар сарын 22-нд л
дан хэлсэн мэтэр үргэлж ингэж ярьдаг. Энэний яриад байдгийн цаад шалтгаан нь юундаа байдаг хөр зэрэг энээс өмнө гитлэр стадиум 2 хамтраад Европыг хувааж идчихсэний наадлаар нь хөшиг өмжүүлж нуух олон түмнээс нуухын тулд энэ 6 сарын 22-ныг акцент өгөөд ингээд тодруулаад бусдын бүгдийг бүдгэрүүлээд ингээд хаяад идэг нь Москвагийн Кремлийн арга л да. Энэний юу ингээд нөгөө системтэйгээр ярихгүй бол энэ дотроос зөвхөн 39 оныг нь сугалж аваад ярина гэвэл айгүй төвхтэй асуудал асуугаад ахгүй да. 39 оны үйл явдал чи энтэй яаж учир шалтгаан заавчгүй холбогдоод байгаа хгүй да. Германд ямар гэрээ хийгдсэн. Тэгээ яагаад энэ ч дайн хийх болсон юм. Тэр Германд хийгдсэн Орос Гитлер Сталин Гитлер хоёрын байгуулсан гэрээ бол 39 оны халах голын үүмэн дайн тулдаантай бол нэг тийм шууд холбоотой биш. Зүгээр дам утгаараа бол холбоотой ямар учраас холбоотой гэхээр зэрэг ерөөсөө 1920 оноос хойш дэлхийг дахин хуваах юм хүчтэй том процесс ингээд явлаа шүү дээ. Дэлхийн 1-р дайнаас ялагдаж гарч ирсэн Герман ялагдаж одоо хувьсгал болоод ингээд завхралд ороод ингээд үлдсэн зөвлөлт холбоот бол соёрын 3-гаар дэлхийн 2-р дайн өрнөлөө шүү дээ. Тэгэхээр чи ингээд миний нөгөө яг ярих гэсэн юмнуудын ингээд системийг нэвдэж яриад зундаас нь зөвхөн 39 оны дайн ингээд өөрөө ингээд холбогдоод байгаа. Энэ заавч холбогдох яагаад байггүй л за байз л да. Би ингээд тайлбарлаа дахиад зөөгөө чи хүлээж ил да. Чи зүгээр дугаас сууж идэх үү? За. Тэр 39 оны дайны тухай өнөөдөр бид хоёр ярих гэж энд цуглаагүй шүү дээ. 5 сарын 9-ний баяр гэж яг ямар учиртай баяр юм бэ? Дэлхийн 2-р дайн гэж ямар дайн болов? Энд Монгол улс ямар үр гүйцэтгэв вэ? Тэгээ жинхэнэ монголчуудын ялтын баяр гэж тэмдэглэх баяр нь хизээ юм бэ? Тийм ээ. Тэр тухай ярих гэдэг шүү дээ. Тэрний өмнө нь 1939 онд Монголд нэг аюултай үйл явдал болсон. Түүхэн үйл явдал. За энэ нь бол Орос, Япон хоёр зөвлөлт холбоот улс Япон хоёр Монголын нутаг дээр хоорондоо байлдсан. За энэ нь бол нэг бүр тусдаа сэдв. Бүр тусдаа яриа. Одоо бидний ярих гэж байгаа ярианд бол энэ нэг тийм шууд хамаатай асуудал биш байхгүй юу? Шууд хамааралтай л да. Шууд хамааралтай. Шууд хамааралтай биш ээ. За чи яагаад гэвэл ийм байхгүй да. Герман зөвлөлт холбоот улс хоёр гэрээ хийчээд энэ дээр каунтоны арин байгаадсан болохоор Польш руу орж болохгүйсэн учраас Монгол дайн хийчээд Япондоо тохирчод Польш руу орчиж байгаа байхгүй. Энэ шууд хамааралтай асуудал байхгүй. Үгүй яах вэ? Тэрнээс яах каунтон орчих юм бол болсоо тийш орчих. Үнэн зөв. Тэгтээ нэг юм нэг зүйл анзаарч байна. Зүгээр нэг манай залуучуудын яриад байдаг нөгөө том зургаар нь харах юм бол гэдгээр хараад ингээ ярих юм бол Сталины үндсэн зорилго нь Гитлертэй байлдаж Европыг эзэлж явах явдал байсан байхгүй. Тухайн үед өөрийнх нь стратеги болгоод тавьсан байсан юм. Гэтэл Алс орнуудад Япон гэдэг орн түүнд муугар нөлөөлөх гэдээсэн. Аюул учруулах гэдэг байсан. Болцсгүй байсан байхгүй юу? Европод том дайн хийж идэл араас нь милитарист Японд ортлох юм бол байдал хүнд болох гэдээсэн. Тийм учраас өрчилж артлаа нуруугаа хамгаалахын тулд нуруугаа жоохон аюулын багасгахын тулд ямар ч гэсэн Японуудад нэг хүчтэй сургамж өгөх ягээд 1936 оноос эхлээд Японыг энэ Манжурыг эзлээд авсан байсан Японыг өдөөд исэн Оросууд. Тэгээд 1937 8 оны үед тэр Хасан нуур гэдэг одоо тэр яг Хабаровск, Владивостокын наадад байгаа хятад Оросын хил энэ Солонгос, хойд Солонгосоос жоохон хойшоо. Тэнд нэг жижигхэн мөргөлдөөн болоод дай хийж үзээд тэгээд энэ бас нэг тийм олигтой болсонгүй. Энээс илүү нэг томоохон дай мөргөлдөөн болгох шаардлагатай байна гэд 1936 оноос эхлээд Монголын зэргүүдээр өөрийнхөө одоо өдөөн хатгагч нар нөгөө юу гэдэг чинь нөгөө нууц одоо зохион байгуулалттай хорлон сүтгэгч нараар энэ халах нөмөргийн гол буюу энэ Манжуго улс Монгол Монголын хил дээр янз янзын үүмээ самуунууд ингээл хийгээл хийсэн байдаг. Тэгж 39 оны 8 сард бол хоёр талаасаа нэлээд томоохон хүч оролцсон. Бараг 2 дивиз, 3 дивиз шахуу зэрэг оролцсон ийм зэвсэгт мөргөлдөөн болсон байхгүй.
За тэгээд энэ дээр бол Квантоны айрын бол нэг юм аягуулсаа ойлгосон. За өнөөдрийн байгаа манай цэргийн стратеги, тактик, техник, зэвсгийн хангамж ийм төвшөнд бол бид Оросуудтай байлдах юм бол их хүнд байх юм байна гэдэг аягуулсаа ойлгож авсан байхгүй юу? Нис хүчнэр бол Япон Квантоны айрын давуу байсан. Японы нис хүчин байлдааны онгоцууд нь бол Оросынхоос хамаагүй сайн юм байна гэдгийг бол аягуулсаа ойлгож мэдж авсан Японууд. Танк их буу гар бол хаамж хүрэхгүй юм байна гэдгийг бол аягуулсаа ойлгосон байхгүй. Ийм л нэг үйл явдал болсон. За тэгээ энэ бол бидний өнөөдрийн ярих гэдэг 5 сарын 9 энэ юу юм баяр юм бэ? Өнөөдрийг хүртэл яагаад энэ монголчуудын тархитлагыг ингээд бузарлаад буртаглаад юу хайцсан юм бэ? Ямар төөрөгдөл яваад байгаа юм бэ гэдэг тухай ярианд бол нэг тийм их шууд хамаатай асуудал биш юм. Дай хизээ эхэлсэн юм бэ? Дайны хэн эхлүүлсэн юм бэ? Дайны шин хожиж гараваа. Дайнд Оросуудыг дайнд ялахад нь ямар хүчин зүйл нөлөөлөвөө? 5 сарын 9 Монголын баяр мөн үү? Ингээд ийм томтой юмуд ярих гэдэг шүү дээ. Нэгдүгürt нь хамгийн нэгдүгээр төөрөгдөл. Монголчууд бүгд толгойн дотор нь одоо хүртэл байгаад байгаа нэг том төөрөгдөл байна. Тэр нь бол 1941 оны 6 сарын 22-нд дайн эхэлсэн гэж ойлгоод яваад байгаа. Энэ нь зүгээр нэг суртал нэвтрүүлэгтэй холбоотой. Үргэлж тэгж давтан ярьсаар, кино үзүүлсээр, нэвтрүүлэг хийсээр, ном хэвлэл гаргасаар угаад ингээд монголчууд бол тэгэл ойлгоцсон. Гэтэл дэлхийн 2 дугаар дайн бол 1939 оны 9-р сарын 1-нд Герман Польш руу халдан довтлсноор нэг сарын дараагаар Сталин зүүн талаас нь халдан довтлсноор дайн дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байгаа шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд Гитлер Сталин хоёр бол эхлээд холбоотон байсан. Бид нар энэ Европод болсон дайны тухайд ярих гэдэг байхгүй да. Эхлээд 39 онд халах гол болсон үйл явдал бол энэтэй шууд биш зүгээр дам утгаар бол холбоотой. Тухайн үеийн дэлхийг хамарсан цэрэг дайны хямралын нэг хэсэг нь одоо нэг юу нь бол мөө мозаикны нэг одоо нэг хилтерхийн бол мөн. Гэхдээ энэ бидний өнөөдрийн ярих гэдэг 5 сарын 9 гэдэг сэдвтэй шууд бол нэг тийм хамаатай зүйл биш. Тэгэд дэлхийн 2 дугаар дайн бол 6 сарын 22, 41 оны 6 сарын 22-нд биш 1939 оны 9-р сарын 1-нд эхэлжээ. За яагаад дайн эхлэх болсон бэ? Яагаад ингэж нэг ийм авраг том дайн болоо гэдгийг шалтгаан нь юунд байсан гэхээр зэрэг дэлхийн 1-р дайнд ялагдсан Герман өс хонцонгоо авах бол асрах хүсэлтэй байсан байхгүй юу? Буцалж ирсэн тийм. Тэрэн дээр бол Гитлер тоглож гарч ирсэн. Тэрэн дээр тоглож Гитлер засгийн эрхэнд гарсан байна. Сталин бол Гитлерийг засгийн эрхэнд гарсан өдрөөс нь эхлээл янзын аргаар 9 шидийн аргаар дэмжээд цэрэг айрмаа хүчрхэгжүүлэх, Европын бусад жижиг орнуудыг эзэлж авах энэ бүгдийг нөгөөшүүлсээр бод Гитлерийг аврах том мангас болгож тэжээж босгож ирсэн байгаа байхгүй Сталин өөрөө. Сталины зорилго нь юу байсан бэ гэхээр зэрэг Ленин нөгөө Троцкий хоёрын сургааж үлдээсэн нэг том онол байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр зэрэг дэлхийг хамарсан дайны халт тэгдэгэд тэгээд тэр дайныг пролетарын хувьсгал болгож хөврөх хэрэгтэй гэдэг Ленины онол байгаа байхгүй. Ингээд Сталин бол том дайн гаргахыг бол маш их хүсэж исэн. Энд ерөөсөө зөвлөлт холбоотоос байгуулагдсан өдрөөс эхлээд энэ дэлхийг хамарсан том дайнд бэлтжижсэн байхгүй. Бүх аж үйлдвэр бүх юм зөвхөн энэ цэрэг дайны зорилгоор хөгжүүлж исэн тийм. Тэгээд 39 он гэхэд бол дэлхийн хамгийн их шүдэ хүртэл зэвсгэлсэн орн чи зөвлөлт болцсон байл шүү дээ. Байлдааны онгоц гэхэд 12,000 шиг байлдааны онгоцтой. Танк гэхэд 20,000 танктай тийм. Байнгын айрын гэхэд 6-7 сая хүнтэй байнгын айрынтай. Дэлхийн хамгийн том айрынтай юм орн байл шүү дээ. Энэ юу чинь зөвлөлт холбоот улс чинь айрын цэргийн зэвсэг хүчин чадлаараа тухайн үедээ Англи, Франц, Америк гурвыг нийлүүлсэн том байл шүү дээ. Германыг хасаад. Ийм асар хэмиг бэлдэж ерөөсөө зүүн Европыг Гитлер, Сталин хоёр төр Риббентроп, Молотов, Риббентропын
тохиролцоо гэж яриад байгаа. Яг үнэн хэрэг дээр бол тэр Сталин Гитлер хоёрын тохиролцоо байхгүй 1939 онд байгуулсан. Тэр тохиролцоогоор ингээд Европ зүүн Европыг ингээд хувааж эзэлж авдгийнх нь угаасаа цаад шалтгаан нь ерөөсөө хилээ нийлүүлэх. Өөрөөр хэлбэл хоорондоо байлдах юм бол бэлтгэжсэн байхгүй. Гитлерч мэдчихсэн, Сталинч мэдчихсэн. Эцсийн эцэст гол шийдвэрлэх тулдаан бол Герман, Орос зөвлөлт холбоот улс хоёрын хооронд болно гэж Европ дахь шийдвэрлэх тулдаан. Шийдвэрлэх дай. Энийг хоёулаа мэдчихсэн. Энэ бүр анх тэр бүр орон шоронгоор яваад хинч биш байхдаа биччихсэн Mein Kampf гэдэг номондоо Гитлер бол бичсэн байгаа шүү дээ. Германы ирээдүйн хамгийн түрүүнд устгах ёстой жинхэнэ заналт тайсан бол славянчуудаа, орсуудаа. Гэтэл энийг бүр Mein Kampf-та бүр 20-д оны үед ингэж бичсэн баг. Сталин бол юу хүсэж ирсэн гэхээр зэрэг Европод ямар нэгэн ийм чөтгөрийг дайн өдөөх ийм чөтгөрийг өсгөл томруулж байгаа дайн гаргаад том дайн гаргаад тэгээд тэр чигт низэлж байгаа. Тэр Оросын жанжин штабын нууц байлдааны төлөвлөгөө, стратегийн том төлөвлөлт, давшилтын төлөвлөгөө нь одоо 2000-ад оны үед ил болж гарч ирээд дэлхийгээр нэг шууган боллоо шүү дээ. Гром гэдэг төлөвлөгөө. Тэр нь юу гэхээр зэрэг Reykjavikээс Casablanca гэж байгаа тийм. Reykjavikээс Casablanca хүртэл ингээд дээрээс нь ингээд шугам татгаад тийм. Исланд шүү дээ. Исланд дүүх энэ нь Марокко. Энэ хоёрын хооронд нэг шугам татгаад тэрнээс зүүн тийшээ Их Британи, Норвег, Франц, Герман, Итали, Испани, Португал бүгд зөвлөлт бодулсан. Сталины мэдлэг авах тухай ийм дайны төлөвлөгөөг бэлтгэсэн байсан байхгүй. Тэрийг бүр Гроза билүү, Гром билүү нэрлэлсэн. Тэгээд тэр нууц план бол ингээд илэрсэн тэрний тухай ингээд хүмүүс цэргийн түүх судалдаг хүмүүс бол гаргаж яг YouTube дээр тавьсан байж. Тэгээд дайн хизээ эхэлвэ. 1939 оны 9 сарын 1-нд эхэлсэн юм аа. 41 оны 6 сарын 22-ны үед биш. Дайныг хэн эхлүүлсэн юм бэ? Дайныг Гитлер, Сталин хоёр зэрэг эхлүүлсэн юм аа. Дэлхийн дайныг. Зэрэг эхлүүлэх энэ хэлцээрээ тэр Молотов-Риббентропын протокол гэж нэрлэдэг, грек гэж нэрлэдэг нөгөө үл товтлох пакт гэдэг байгаа байхгүй юу? Харилцан үл товтлох пакт гэдэг аль бишний нэртэй. Тэр харилцан үл товтлох пактын нууц протокол дотор нь яг ямар орнуудыг хин хувааж идэх хин оногдох ёстой тухай Гитлер, Сталин хоёр хоорондоо тохирсон. Тэгээ Сталинд бол Балтийн 3 орн, Эстон, Латви, Литв, баруун Беларусь, баруун Украин, Польшийн мэдлэгтэйсэн тухайн үед. Дээр нь Бессараб. Тэгээд Финлянд. Ийм асар их нутгийг бол миний мэдлийнхаа би энийг эзэлж авна гэдэг ингээд тохиролцсон Гитлертэй. Тэгээд энэ тохиролцсон төлөвлөгөөнийхөө дагуу Польшийг, баруун Беларусыг, баруун Украиныг, Латви, Литв, Эстоныг, Бессараб буюу одоогийн Молдав гэж яриад байгаа. Энд чинь нөгөө Румыний нутаг тал нутаг. Тэгээ Румыний нутгийг ингээд эзэлж авчаад тэгээ хамгийн гол гой сонирхолтой юм юу болсон гэхээр 40 оны өвөл Финляндыг эзэлж авах гээд хашаараа тас цохиулсан Сталин финчүүд үнэхээр эрлэг зоригтойгоор тулдаад хэдийгээр ялгадаад нэлээд их хэмжээний газар нутгаа булаалгасан боловч Оросын армиг бол шившиг болгосон 360-70 мянган хүнийг нь алаад, шархтуулаад, Орос руугаа алга болгоод баривчлаад ингээд Сталин бол Финляндийг бүрэн эзэлж авах төлөвлөгөөнөөс ухраад ингээд зэрэгэд татчихсан. Ийм ингэж дайн эхэлжээ. За энэ ингээд 1939 оны 9 сарын 1-ээс ингээд үргэлжлэж явж байгаа 41 оны 6 сарын 22-ны өдөр Гитлер яг гинтхэн одоо Орос руу довтлсон бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Энэ юутай холбоотой гэхээр зэрэг тэр Приштина гэж нэртэй Румыни нутагт байдаг. Одоо ч гэсэн Румыни нутагт байдаг. Европт байдаг цорын ганц нефтийн орд газар байгаа байхгүй. Тэндээс одоо хүртэл нефт олборлож байгаа. Гэхдээ дээр үеийнхээс хамаагүй бага болсон л доо. Тэр үедээ бол ер нь Европыг тэр чигт баг нефтээр хангадаг байсан ийм орд газар. Гэтэл Бессарабыг эзлээд авчихгууд ерөөсө хэдэн километрт ойртоо зочилсан баг. Тэр Приштинагийн нефтийн евро сав газар л. Тэгээд Гитлер гинтэн
төлөвлөгөөгөө Францтай Англитай байлдаж исэн төлөвлөгөөгөө огцом өөрчлөөд өрсөж ерөөсөө Орос руу Сталинд цохилт. Уг нь бол нэлээд хэсэг хугацааны дараагаар дээр баруун талынхаа асуудлуудыг шийдчихэд дараа нь Оросуудын асуудлыг шийднэ гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд одоо ерөөсөө байлдахгүй болохоо байлаа гэж ингээд Оростой ингээд байлцсан. Тэгээд Сталин бол бас огт гитлерийг ийм огцом гинтхэн иргэд дайрна гэж бодоогүй. Өөрөө өсөж байлдана гэж бодоод баруун хил дээр хамаг зэвсгээ явуулчихад овоолцсон байж байгаа. Эхний цохилтонд хамаг юм алдаал, хамаг онгоцоо, хамаг их бууга, буу шийдэм хамаг юм алдаал. Тэгээ хамгийн гол юм нь тэндээс юу гарч ирсэн гэхээр зэрэг бол яг нөгөө гитлерийн хилээд ийсэн үнэн болж таарсан байхгүй юу гэхээр зэрэг гитлер жанжин штаб нөгөө вермахтын дэд тушаалын офицерууд нь гитлерт бол нэг юм дээр зөвлөдөд байсан юу гэхээр зэрэг Оростой байлдахаас айж байна. Орос бол аюултай. Өмнө нь германууд хэд хэд удаа Оросуудтай байлдаж исэн. Оростой байлдах бол маш хэцүү гэдгийг тэд аюул сайн ойлгодог. Тэгэд тэрийг илэрхийлэхээр гитлер бол юу гэж хийж исэн гэхээр зэрэг нөгөө генералуудтай жанжин штабынхантай офицеруудтай юу гэж хэлдэг гэсэн гэхээр Орос бол нэг юм нөгөө шавар хөлтэй колосоо. Харахад бол те колос гэдэг бол нэг ийм нэг авраг том хөшөө байгаа шүү дээ. Родосын колос гэж нэг авраг том хөшөөс бүр дээр хүрлээр цутгасан. Хэдэн 10 метр өндөр. Тэгээ энэ шаврын хөлийг нь л цогчих юм бол энэ ингээл тэр чигт ингээд нураад очих юм хэврэг ийм конструкц бүтэж байгаа маа. Гитлер дээр хэлээд ирсэн өмнө болж таарсан л да. Тэгээд 41 оны дан эхлэмэгц улаан айран бол нүдний булаа болтлоо ялагдсан. Москва хүртэл ухсан. Энэ ухаж явах явцдаа жишээл зөвхөн бууж өгсөн Германы талд олзлогдсон цэргүүдийн тоон 3,600,000 хүрсэн. 3,600,000 зэрэг шүү дээ тий. Тэгээд 41 оны өвөл яг 11 12 дугаар сараас эхлээд яагаад Оросууд гинтхэн байлдахгүй эхлээ байлдахгүй гэсэн яагаад гинтхэн байлдаад эхэлсэн бэ гэхээр зэрэг тэр Сталины тэр нөгөө нэг нууц тушаалтай холбоотой. Тэрний үг гэхээр зэрэг хэрвээ байлдахгүй бол бүх арга гэрээ чинь устгана. Ерөөсөө л урагчийн гэр бүлгээр түрүүчээс нэхлээд урагчийн гэр бүлгээр тэр хүмүүсийг хүн биш болгоод хоолны толоонгүй юу ихэнх нь бол хорглоо агарал ачиж бариад ингээд эхлэмэгц Оросууд байлдахаас өөр аргагүй болж ирсэн. Ингэж 41 тэгээд дээр нь бол нөгөө зүүн талаас Япон дайрахгүй юм байна гэдэгт Сталин бол ихтэй хардаад итгэхгүйсэн. Тэнд баг сая 500,000 шахан цэргээ маш их олон байлдааны онгоц танка алс орнуудад байлгаад исэн. Японы Квантоны армиас болгоомжлоод. Тэгээд нөгөө ерөнхийдөө зорго гэдэг нэг герман хүн Оросууд бол эхлээд манай хүн биш, манай тагнуул биш гэдэг байснаас үүлдээ 60-аад оны үеэсэл манай тагнуул, манай баатар гэдэг бол тэр нөхөр бол нэлээд хэд удаа тэгээд өөр бусад нөхдүүд Япон бол зөвлөлт холбоот Орос руу байлдах бодлого юм байна гэдэг мэдээллийг удаа дараалал өгж иж Сталин нэг юм сүлдээ итгэж тэгээд энэ алс догоомтоос цэргээ татчихэр нэг юм Германы ялтыг давшилтыг зогсоосон. Тэгээ ер нь бол энэ дайнд одоо яагаад Сталин ялсан бэ гэдгийн шалтгаан нь ердөө л Америкийн нэгдсэн улс их Британий тусламж дээр нь манай монголчуудын тусламж байгаа байхгүй. Хэрвээ ялангуяа Америкийн нэгдсэн улс тэгээд хоёрдугаар байранд нь их Британи тий. Тэгээд Монгол өчөөхөн жижигхэн Монгол асар их хэмжээний тусламж өгсөн. Тэр тухай одоо хүртэл энэ Оросууд ерөөс огт ярьдаггүй, дурсдаггүй. Тэр өгөөгүй бол үнэхээр Сталин бол ялагдсан байхгүй. Гацаа байхгүй ялагдсан. Хичнээн хүнтэй байсан ч гэсэн зэр зэвсэг хоол хүнс хувцуунар машин техник бензин шатхан юу ч байхгүй болоод ингээд ялагдах дээрээ тулж ирсэн. Тэгээд зөвхөн Америкийн нэгдсэн улс гэхэд л тэр хэдэн сая тонноор нь шатхан тэ хэдэн 100,000-аар нь автомашин жишээл ачааны автомашин гэхэд 300 гаруй мянган автомашин өгсөн байдаг шүү дээ. 10,000 танк тэ тэгэл зөвхөн нөгөө галтэргний зүтгүүр толгоо гэж тэгэхэд л хэдэн мянгаыг ингээд өгсөн байгаа тэ хөлөг онгоц асар хэмжээний хоол хүнс эм тарай
тухайн үедээ зөвхөн Их Британи, Америкийн нэгдсэн улсад л үйлдвэрлэдэг байсан пенцлин тий. Монгол гэхэд чинь хэдэн 100,000 тонн мах хичнээн олон сая нэхийдэл хэдэн 100,000 актмор гэл ингээд маш их хэмжээний хэдэн сая амьд мал тий гээд ингээд нийлүүлсэн байдаг. Тэгжээж нэг юм Орос бол олон улсын дэмжлэгтэйгээр тий ялсан. Тэгэхээр одоо бол өнөөдөр энэний тухай ялалт нь юу болоод хувирчээд байгаа гэхээр зэрэг ганцхан бидрэл ялцсан бусдаар нь бол энэ дээрээс огт хамаагүй болчихсон суртал нэвтрүүлэг явуулаад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол юм бол энэ 2-р дайны түүхээс ялангуяа энэ Орос Германы дайны энэ 2-р дэлхийн 2-р дайны тэр Орос Германы хооронд болсон Гитлер Сталин хоёрын хооронд болсон дайныхын тухай түүхэн дээр бид нэр хид хідэн зөв юм толгойдоо хийж авах хэрэгтэй. За нэгдүгээрт нь дайныг бол Сталин Гитлер хоёр хамтдаа эхлүүлсэн. Нэг. Хоёрдугаарт нь энэ хоёр холбоотон байж гад хоорондоо байлцсан. Гуравдугаарт нь энэ Оросд хэрвээ дэлхийд туслаагүй бол Гитлерт хусуулах байсан. Энэ дотор бас монголчуудын тусламж асар их үүрэг гүйцэтгсэн гэдгийг ярих хэрэгтэй байхгүй. Энийг ойлгож авах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл нөгөө нэг хүүхэд байх үедээ үзчихсэн нэг уран сайхны киногоороо тэгээд одоо энэ албан ёсны энэ суртал нэвтрүүлгээр явдаг юмараа дайныг ойлгодог. Дэлхийн 2-р дайн гэхээр зэрэг л агуу их орны дайн тэрнээс өөр дайн болж байгаагүй юм шигээр сэтгэдэг. Тэгээд Их Британи Америкийн нэгдсэн улс те Номхон далайд, Атлантын далайд, Африкт те газрын дундад тэнгист Их Британи одоо тэр НАТО руу Германтай, Италитай, Японтой байлдж исэн. Оросуудаас өмнө байлдж исэн баггүй. Ялангуяа Номхон талаад бол Японтой маш ширүүн дайнд тололдсон болж исэн. Тэгээ энэ тухай ерөөсөө Оросын мэдээллийн суугаар юм явахгүй шүү дээ. Тэр тухай ерөөсөө ойлголт байхгүй. Ийм байдалтай байгаа. Тэгээ энэ тухай яагаад яриад байгаа гэхээр зэрэг одоо дахиад нөгөө нэг Победа Бесия гэж орсоор нэрлэдэг та тий. Одоо ингээл 5 сарын 9 дахиад одоо нөгөө Монголын телевиз мэдээллийн сувгуудаар за Оросынхоор бол мэдээж 100% ингээл бид нар л ганцаараа энэ хүн төрөлхтнийг аварсан. Бид нар л ганцаараа одоо энэ хамаг энэ гайхамшигыг бүтээсэн. Манай их агуу улаан айран, манай агуу одоо Орос энэ ард түмэн гэл ингээд нөгөө суртал нэвтрүүлэг нь яг хэвээрээ үргэлжлээд ингэ яваад байна. Тэгэд зөвхөн Оросын талаас тэр зүүн дорнод фронт дээр Герман Оросын фронт дээр амь үргэлжсэн хүмүүсийг ингээд тоолоод үзэх юм бол Оросуудын дараагаар хамгийн их хүнээ алуулсан Украинчууд, Украинчуудын араас Казакууд, Казахстан тий. Тэрний араас еврейчүүд. Тэгээд тэрний араас бол одоо юунууд орж байгаа. Тэгээд Узбекүүд гэх мэтлэнгийн ард түмнүүд бол асар олон 100,000 хүмүүсээ алуулсан тийм яг фронт дээр саяар тий тэр чинь ингээд зөвхөн Украин бол 600,000 гэж байгаа тийм тэгэл Казахстан бол 300-400,000 байлуу да тийм тэгээ би нарийн тоонуудыг ингээд марчиж ингээд бүгдээр ингээд нийлүүлээд ингээд тоолох юм бол 2-3 сая хүн тэр фронт дээр байлдаж амь өргөцсөн байгаа байхгүй. Тэгэд Оросууд бол нөгөө суртал нэвтрүүлгээр энэ тухай ерөөс огт ярьдаггүй. Оросууд л байлцсаар байгаа л ингээл хүсээр байгаа л тэгэл дэлхийг аварцсан юм шиг ийм яриад ингээд байдаг. Энийг аюу зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг чухал одоо энэ ярианы явцад яригдах хэрэгтэй юм бол дэлхийн 2-р дайнд 39 оны 9 сарын 1-нд эхэлжээ. Тэгээ хизээ дууссан юм бэ? Манайхнаас асуух юм бол энэ 5 сарын 9-нд л гээл одоо ингээд баярын тэмдэглэж байгаа 5 сарын 9-нд дууссан л гэж айгүй бол маш олон дийлэн гэх тэгж ярина. Гэтэл яг үүний хэрэг дээрээ дэлхийн 2-р дайн бол 45 оны 8-р сарын 25-нд Японыг империалист Японыг буулгаж авснаар дууссан байхгүй. Тэгээд тэр ялалт нь бол монголчуудын хувьд хамгийн өндөр ач холбогдолтой хамгийн чухал тэмдэглэх ёстой ийм зүйл л дээ. Японуудыг ялсан гэдэг утгаараа биш. Япончуудын мууг үзэх гэдэг утгаар биш байхгүй юу? Хамгийн гол нь тэр дайнд оролцож байж тэр чөлөөлөх дайнд оролцож байж энэ Жанчхүүгийн даваа хүртэл байлдчихэж монголчууд
том гүрнүүдийн өмнө тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан байхгүй. Хамгийн гол монголчуудын дэлхийн 2 дугаар дайнаас олж авсан ололт бол ердөө тэр бид асар их гар цохирол амссан боловч хамгийн том чухал юм олж авсан нь Америкийн нэгдсэн улс, Их Британи, Дундад Иргэн улс гэдэг энэ дэлхийн том гүрнүүдээр өөрийнхөө тусгаар тогтнолыг де юре баталгаажуулж авсан. De юре баталгаажуулж авч чадсан боловч де факто бол Монгол тусгаар тогтносон улс болж чадахгүй 1990 оны хүртэл явсан шүү дээ, тэ. Зөв талбот улсын хараа хяналтанд дор, тэ. Колон орон хагас колон маягийн ийм орон 90 оны хүртэл явсан ба. Тэгээ тийм учраас 1945 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тэр үйл явдал бол монголчуудын хувьд жинхэнэ ялтын өдөр байхгүй. Тэрийг ерөөсөө огт ярьдаггүй. Яагаад энэ 5 сарын 9-тэй холбоотойгоор энийг ярьж байгаа вэхээр зэрэг одоо ингээл нөгөө хөрс ерөнхийлөгчөөс ахуулаад Москва явна гэл. Тэгээд нэг хідэн хүүхдүүдийг тийшээ дайм болж байгаа орнолоо параданд хөл тавьж жакс гэдэг ингээд парад хувцсыг өмсүүлээд ингээд явуулсан. Гэтэл нөгөө хамгийн гол нь нөгөө парадын эзэн нөгөө пүүтлэр нь өөрөө параданд би амьдаараа биеэрээ оролцохгүй, би онлайн оролцсноо гэх. Тэгээ нөгөө өргөцсөн зочдуудаас нөгөө Интеглийн Нариндра Моди, нөгөө Югослав, нөгөө Серби, нөгөө Вучич, нөгөө Словакийн нөгөө хэн блэ? Нэг нь одоо орж ирэхгүй байна. Тэр за тэгэл Фицо тэгээд нөгөө Белорусын нөгөө Лукашенко гэдэг ингээд төрөж ирсэгээ бүгд өвдөд тий биеийн муудаад ингээд очиж чадахгүй гэдгийг ингээд хэлээд идэг, мэдэгдээд идэг. Манай хөрс хөл өмдөө эмдүүдэд баярлалаа ингээд явна гал ингээд болц. Тэ? Явах болцсон уу? Болцсон шүү дээ. Надад ашиггүй дээ. Яамаа та бас нэг ингээд мань мэд ч гэсэн бас нэг хуруу нэмхэр хошуу нэмгэж хажуунаас нэлдвэн янзаар хэлж иж тэгж нэг юм болж байгаа бах та. Тэгээ хамгийн гол нь хамгийн тавтаргүй хамгийн тэнэг юм нь юу гэхээр зэрэг тийшээгээ тэр монгол цэргүүдийг тэр параданд хөл тавиулах гэж явуулж байгаа нь бол хамгийн утга учиргүй байхгүй. Тийм. Тэгээд яриа цаашаа ингээд явах хамгийн гол юм юунаас эхэлсэн бэ гэхээр зэрэг 1943 оны 100 хамгийн анх холбоотон гүрнүүдийн анхны дайны дараах дэлхийн ертөнцийн дэг журмын тухай яалтын баг хурал биш ээ. Тегераны баг хурал гэж Ираны нийслэл Тегеранд баг хурал болсон. Тэр баг хурал Черчилль, Рузвельт, Сталин гуруулаа нэг дор биеэрээ анх удаа уулзж байгаа юм тэр. Тэгээд тэр хурал дээр хамгийн гол тэр хурлын ерөөсөө гол зорилго нэг агенда сэдвүүн юу байсан гэхээр зэрэг дайныг бид л ингээд ялнаа. Ялах нь бол ойлгомжтой боллоо. Одоо цаг хугацааны асуудал. Гитлерийг бол нугаслана, Японыг бол гарнаа. Тэгэхээр дайны дараа бол одоо яах юм бэ? Ийм аимшигын том дайн гаргуулахгүй тулд одоо юу хэрэгтэй вэ гэдэг тухай юм хурал баггүй. Тэгээ тэр хурал дээр юу яригдсан гэхээр Америкийн нэгц өмнө нь тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тэр Вудро Вилсоны санаачлагаар байгуулагдсан байсан тэр дараа нь тарцсан тэр Лига Наци гэдэг тийм хэмжээний инх тайвны байгууллагыг дахин байгуулах тухай нэгдсэн үндэсний байгууллага одоогийн. Тэгээ энэ байгууллагыг ямар механизм дээр тулгуурлаж зохион байгуулах юм бэ гэдэг тухай асуудлыг яригдах явцад Ар Монголын буюу гадаад Монголын тусгаар тогтнолын асуудал гэдэг юм энэ том гүрнүүдийн хоорондын ярианд анх удаа хөндөгдсөн байхгүй юу. За энэ орны Сталин бол яг тэр хурал дээр Ар Монголыг бие даасан тусгаар улс болгож одоо энэ байгууллагатаа оруулах юм шүү гэсэн санааг анх хэлсэн юм бол гарцаа авахгүй Сталин мөн. Гэтэл ингээд Сталин л хөөцөлдөж байгаа бол Монгол улсыг тусгаар улс болгоцсон юм шиг нэг юм бохирдол тархины энэ гажиг бузар юм одоо хүртэл яваад байна. Сталин Монгол тайвтай монголчуудыг тусгаар улс болгоё гэсэндээ тийм юм яриаг байхгүй. Хамгийн гол нь нэгдсэн үндэсний байгууллага гэж байгуулад энд баахан тусгаар улсууд орж ирээд асуудлыг яриа хэлсэн замаар шийдвэрлэнэ гэдэг ингээд гар өргөөд асуудал батлаад эхлэхээр зэрэг зөвлөлт бот улс гэд нэг л гар байна шүү дээ. Бусд нь баахан олон ингээд гэмтсэн ч гарууд байна, эсэргүүцсэн ч гарууд байна. Тэгэхээр зэрэг өөрийн талд баталгаатай гар өргөдөг субъектүүдийг олшруулах хэрэгтэй юм байна гэдгийг Сталин аягуусаа ойлгож байгаа. Тэг чинь өөрөө бол мундаг стратегч л да. Хэдийгээр аимшиг мохоо харгас мангас байсан ч гэсэн. Тэгээд хамгийн түрүүнд Ар Монгол weg те. Тэгээд тэр нүүб байгуулах протокол Сталин шахсаар байгаад зөвлөлт холбоот улсаас гадна зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Украин, Беларусь хоёрыг
бас тусдаа улс гэж Нүбийн гишүүн болгож оруулсан шүү дээ. Тэгээд дээр нь Монгол. Гэхдээ Монголын асуудал бол Нүбийн гишүүн болоход нэлээд төвөгтэй замыг туулж нэлээд хожим ингэж явж иж 60-аад оны үед биелэлээ олсон. Тэр нь өөр учир шалтгаантай. Тэгээд нөгөө зүүн Европын нөгөө социалист орнууд гэдэг ингээд зөвлөлт бот улсыг дэмждэг энэ Азийн, энэ Африкийн, Латин Америкийн орнуудаа ингээд нэгтгэж байгаа нэг юм өөрийн гэсэн нэг юм фракц байгуулж авсан шүү дээ зөвлөлт бот улс чинь. Тэр өөрийн гэсэн фракцаа байгуулж авах зорилгоор Ар Монголыг фракцтай нэг одоо гар өргөдөг субъекттэй болохын тулд Ар Монголын тусгай тохиолдлын асуудлыг ярьсан байхгүй. Хамгийн гол энэ тэр Яалтын баг хурлын Теграны баг хурлын ач холбогдол нь юунд байгаа вэ гэхээр энээс үргэлжлээ дараа нь Яалтад тэгээд дараа нь Потсдамд болсон баг хурлуудаар том гүрнүүд Америкийн нэгдсэн улс, Их Британи хэрвээ Ар Монгол биднэртэй хамт Японы эсрэг дайнд орох юм бол бид тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч болно гэсэн ийм ам өгжиж ингээд монголчин энэ юунд оролцсон тийм чөлөөлөх дайнд оролцсон. Чөлөөлөх дай гэж нэрлэгддэг тийм. Квантуны армийг буцахж энэ Хятад солонгосын ойгийн хойд хэсгийг чөлөөлсөн энэ дайнд бол Монголын ардын арми оролцсон байна. Тэгээд эннийхээ нөгөө юу хамгийн гол нь эннийхээ ач холбогдлыг те эннийхээ түүхэн үүрэг ороод монголчуудын хувь зайд нөлөөсөн энийг нь ярихгүйгээр тэгэл зөвхөн тэр нөгөө орсуудын нөгөө нэг тэр чи одоо энэ ялалтын энэ нөгөө нэг синдром Оросын энэ агуу их хорны дан энэ агуу их манай ялалт гэдэг яриад байгаа 5 сарын 9 гэдэг байгаа юм чинь бол яг тэр жинхэнэ болсон түүхэн үйл явдлуудыг халахлахад зориулагдсан юм хөшигний үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгэхэд л энийг л энд ингээл автагдсан хിവэрээ яг энэ Москвагийн нарративаар ингээл энэ асуудал хандсан хിവэрээ ингээд яваад байгаа нь айгүй эмгэнэлтэй байгаа юм л да. Тийм учраас одоо яг энэ 5 сарын 9 болох гэж байгаа. Үүнтэйг холбоотойгоор энэ яг 5 сарын 9 гэдэг чинь яг хэний баяр юм бэ? Ямар баяр юм бэ те? Тэгээд бидний хувьд бол чухал баяр нь аль нь вэ? Энэ дайн юунаас болвоо гэдэг энэ юмнуудыг толгойд жоохон цэгцэлж, эмхэлж, цэгцэлж ойлгож авах хэрэгтэй болж. Тэгээд цоош нь одоо энэ энэтэй холбоотой болж байгаа үйл явдал бол 5 сарын 8-нд Их Британи, Америкийн нэгдсэн улс Ялтын баярын тэмдэглэхээр албан ёсоор ингээд шийдсэн ингээд Лондонд ингээд арга хэмжээ болох гэж байгаа. Яагаад 5 сарын 8 гэж гэдэг. Тэгэхээр яг үнэн хэрэг дээр буужих актанд 5 сарын 8 дэлгэжин зурцсан байхгүй. Тэгээ Сталин уурлаад Жоковд үүрэг өгөөд 5 сарын 9-нд дахиж зөвлөлт холбоот улсад бууж өгч байгаа тийм актанд гарын үсэг заавал зурвал. Тэгээд хэрвээ та нар үнэхээр бууж өгч байгаа бол манайхтаа бас бууж өгч байгаа актанд гарын үсэг зураа гэж та. Тэгээд тэр Фельдмаршал Кейтлиг тэгээд нөгөө хоёр генералын би одоо мартчихж нэг нь нисэх хүчнийг төлөөсөн, нөгөө нь Кригсмарин тэнгисийн зэрэгээ төлөөсөн хоёр генерал 3 генерал ирж Жуковтай хамт сууж тэр маргааш нь 5 сарын 9-ний өдөр гар үсэг зурсан баг тэр актанд. Тэгээд тэрийг одоо бидлэг ганцаараа ялсан гэдэг ингээд зураад байдаг. Тэгээ хамгийн сонирхолтой энэ 5 сарын 9-ний баяртай холбоотой энэ баяртай холбоотой өөр нэг яригдах хэрэгтэй юм бол Сталин амьд байхдаа энэ баярыг ерөөс огт тэмдэглүүлж байгаагүй. Яагаад тэгэхээр зэрэг түүхчд бол их олон сонь юм ярьдаг. Тэгээ тэр түүхчдийн ярьж байгаа их олон юмнуудын дотроос хамгийн гол одоо их олон хувилбарууд яваад байгаа нэг гол хувилбар нь бол юу гэхээр зэрэг Сталин бол дэлхийн 2 дугаар дайнд өөрийгөө ялсан гэж үздэггүй байсан. Ялагдсан гэж үздэг байсан. Өөрийгөө. Яг тэгвэл манай хүний нөгөө анх өөрийнх нь тавьж исэн зорилгодоо хүрч чадаагүй. Нөгөө Рейкьявикаас Касабланка хүртэл шугамнда улаан айрам давшиж очиж баруун Европыг тэр чигт нь коммунист орн болгож чадаагүй. Европ тэрийг тэр чигт нь эзэлж авч чадаагүй. Зөвхөн Берлиний нэг зүүн талыг нь 3-1-ийг нь эзэлж аваад тэгээд зогссон. Тэгээ үүндээ бол маш гутарж ирсэн. Тийм учраас Сталин бол дайны дараа хамгийн анхны тэр ялалтын парад тэр чинь бараг 6 сарын 1 хавцаа болсон юм уу? Анхны ялалтын парад чинь 5 сарын 9-нд болоогүй. Тэгээд тэр ялалтын парадыг
Сталин өөрөө хүлээж авна гэж те нөгөө морь унаад ингээ гараад ингээд яваад хүлээж авна гэж бодож исэн чинь хүлээж авч чадаагүй. Тэгээд нөгөө хүлээж аваагүй дургуцаад тэгээд шалтгаан нь юу гэсэн гэхээр зэрэг би нэгдүгээрт морь унж чадахгүй, хоёрдугаарт миний гар муу те гээд жуквор тэр юг парадыг хүлээж авч тэгж бүх ёслолын арга хэмжээний гол нөхөр нь бол жук болсон байгаа. Тэгээд тэрний дараа жилээс нь эхлээд Сталин бол ерөөсөө 5 сарын 9-ний өдрийг тэмдэглэхийг амралтын өдөрч 9 бүтэн сайн таараагүй бол тэрийг амралтын өдөрч гэж хэлхийг зөвшөөрдөггүй байсан. Тэгээд бүр сүүлд нь Брежнев Хрущевч Ялтын баяр тэмдэглэж байгаагүй. Бүр сүүлд нь 60 хэдэн онд юм битээ. 65 онд тий. Анхны Ялтын баяр гэж тэр Ялтын 20 жилийн ой гэж. Тэр нөгөө үл мэддэг нэр нь үл мэддэх баатруудын шарил гэдэг нэг юм Москвад тий Кремлийн хамны дэргэд байгуулад тэр нэг мөнхийн гал гэдэг нэг юм асаагаад тэр мөнхийн галыг Брежнев очиж асаагаад тэгээ хамгийн анхных нь одоо баг 45 оноос хойш хамгийн анхны одоо Ялтын баярын албан ёсоор тэмдэглэж байгаа нь бол тэр 1965. Тэгээ энэ 65 оноос хойш бол зөвхөн бодвол энэ Ялтын баярыг жил болгон ерөөсөө тэмдэглэж байгаагүй. 5 жилээр 10 жилээр яг нөгөө нэг тэгшойтой юу жилүүдэд нь их сүртэй тэмдэглэдэг парад мараад явуулдаг байж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ юунаас эхлээд Ельцины үеэс эхлээд жил болгон айгуу сүртэй цэргийн парад мараад том цэргийн парад мараад явуулж тэмдэглэх болсон. Тэгээ энэ шалтгаан нь юунд байгаа юм бэ гэхээр зэрэг нөгөө Октябрийн хувьсгалаа үүсгэцээ. Хаант Орос улсаа бас үүсгэцээ. Тэгэхээр чи Оросуудад одоо нэг ингээд нэг бид бол Орос их гүрэн том одоо нэг тийм өөрийн гэсэн нэг тийм баяр ёслол байх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь юуны тухай яригдсан гэхээр зэрэг Оросуудын одоо тэр ярих тухтай нэг үг байгаа юм. Скреп гэдэг тэр. Скреп гэдэг нь одоо нэг үдээс тий одоо дэвтэр үддэг үдээсийг скрепка гэдэг тий ингээд хэдэн хуудснуудыг ингээд нийлүүлдэг өвдчихдэг. Тэгэхээр Оросуудад тийм манай Оросуудыг ингээд нэгтгэж явах тийм скреп нь одоо юу юм бэ гэдэг яриа Ельцины ерөнхийлөгч байх уу яригдсан байна л да. Тэгээд ерөөсөө энэ Ялтын баярыг их сүртэй дүүлэнтэй тэмдэглэж яа. Тэгээд энэ бол одоо ингээд манай Оросын ард түмнийг одоо ингээд нэгтгэжтэй огшоож одоо ингээд бид бол мундаг одоо тусгай хувь тавилантай ийм одоо сонгогдмол ийм ард түмэн гэдгийг одоо илэрхийлж ингэж байх ийм баяр болгоё. Эндээс л энэ нэг Победа Бесия гэж одоо нэрлэдэг байгаа. Ялтын галзуурал, ялтын солиорол гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд 20 жил ингээд үргэлжилж байна л да. Тэгээ энэний энэс хамгийн гол одоо улс төрийн ашиг хонжоо олдог этгээд нь бол энэ харгис Ельцин. Тэгээ энэ баяраар энэ юугаараа дамжуулж энэ одоо арга хэмжээгээр дамжуулж Оросын ард түмнийг л одоо тархилгыг мукуулж хуурн мэхэлжтэй бид бол ахуулаас ахуу ард түмэн бид бол ахуу гэдэг ийм хог шараар тархилгыг дүүрэх зорилготой ийм арга хэмжээ ийм баяр ёслол болж байгаа юм л. Тэгэд энэнд нь одоо ингээд оролцдог орн жилээс жил байхгүй болоод хамгийн яг оролцох ёстой хүмүүс шиг Казахстан, Узбекистан тэнд хэдэн зуун мянган хүнээ тэр дайны халд өртцөн ийм ард түмнүүд Кыргызстан Гүрж, Армян гэдэг энэ орнууд ингээд жилээс жилд оролцох нь болоод Казахстан хүртэл оролцохоо болжоод ингээд байж хатал Монгол эндээс очиол тэгээд хамгийн гол нь энэ бид нар ийшээ очиж энэ парад марааданд нь очино гэж тамдаа энэ дөдөж сууж байгаа оронд Оросд Кремльд ямар асуудал тавьж байгаа гэхээр зэрэг бидний энэ ялтанд оруулсан хувь нэмрийг та нар яагаад үнэлдэг юм бэ? Яагаад ярьдгүй юм бэ? Бид нар таанаас өөр шиг нэгж байгаа юм биш ээ. Гэхдээ та нар ядахтаа энэ бид нар чин сэтгэлээсээ өгж исэн тусалж исэн аймаар ядуу орн сая хүрэхгүй үнтэй ийм жижигхэн орн мөртлөө зөвхөн хөлдөө мах үхэр хоньны мах гэхэд 600 мянган тонныг өгсөн ба 4 жилийн туршид 600 мянган тонн хөлдөө мах. Тэгтэл 600 мянган тонн хөлдөө мах гэдэг нь юутай тэнцэж байгаа хэрэг Америкийн нэгдсэн улс дайны туршид Оросд 600 мянган тонн үхэр гахаа махан консерв өгсөн байгаа. Тэр дэлхийн тухайн үед дэлхийн эдийн засгийн 40%-ийг үйлдвэрлэдэг байсан баян
чинээлэг тийм өндөр хөгжилтэй том орон 600 мянган тонн тушаанг өгсөн байхад монголчууд 600 мянган тонн хөлдөө мах өгсөн байна. За тэгэл хэдэн сая хонь ямааны арьс, хүрийн шир, хичнээн сая ширхэг нэхийдэл, хичнээн сая хос, эски гутал та. Тэгээд бүхэл хэд хэдэн айрмыг нь хувцалж хоолж ирсэн байгаа байхгүй Монголын ард. Тэгээ 1946-47 оны одоо хүртэл энэ тухай Монголд ярьдаг хүн байхгүй. 46-47 онд Монголд özгөлөн болсон гэдэг дэлхийн энэ юу эдийн засгийн судалгаа хийдэг байгууллагууд тэмдэглээд үлдээсэн байгаа. Хөнгөн хэлбэрийн özгөлөн болоод өнгөрсөн. Өөрсдөд нь идэх ухаан байхгүй болж исэн ийм ард. Гэтэл энэ тухай Оросууд ерөөсөө огт дурсдаггүй, ярьдаггүй. Зөвхөн агтмаар гэхэд 500 мянган ширхэг агтмаар өгсөн байна. Тэгээд тэр Монгол ард танкын цуваа, Монгол ард тэр эскадрилтэй хувьсгалт Монгол танкын цуваа гэж ингээд тэгээд тэр их олон килограмм алт мөнгө хүмүүс тэр өөрсдийнхээ эдэлж хэрглэж ирсэн юм а бүгдийг ингээд хуруу гарнасаа мултлаад өгж ирсэн те. Тэр их одоо мөнгө төгрөг Монгол банкныхаа нөөцт байсан алтыг ерөөсөд нэг л өдөр төжигтэн Оросд өгсөн хандуулсан байна те. 3 тонн алт. Тэ ингээд өгчтэй энэ ингээд дайндаа хэрэглээрэй гэх те. Тэгээ ингэж тусалж исэн тухай ярьдаггүй, дурсдаггүй, огт тоодаггүй. Яг тэгвэл энэ тухай ярихаар чинь зэрэг нэг Америкийн тусламжийн тухай бас ярих хэрэгтэй болж байна шүү дээ. Америкийн нэгдсэн улс бол тэ дайны туршид одоо ойлголоо. Дайны туршид 11 тэрбум тэр үеийн мөнгөөр 11 тэрбум Америк долларын зэр зэвсэг эд материал хөрөнгө санхүүгийн тэмдэглэл тусалцаа үзүүлсэн байна шүү дээ. Одооны мөнгөөр ярих юм бол 160-аас 190 тэрбум Америк доллар гэж. За ингээд 5 сарын 9 гэдэг ямар баяр юм бэ? Энийний тухай одоо буруу ойлголтуудыг яаж зөв ойлгох юм бэ гэдэг талаар яриул юм байна. Ширээнүүдээс. Энэ нэг юу юм бага. 5 сарын тэр 9-нд ойлдуулаад гэдэг шиг дэлхийн 2 дугаар данд манайх 500 мянган агтмарыг бол ленд лизингээр өгсөн билээ л дээ. Тэгээ тэрийг бэлгэлсэн юм шиг ойлгоо шууд дээрмийн шин чанартай болгож явуулсан болохоос биш. 30 мянган адул бэлгэлсэн байт юм лээ. 500 мянгаыг бол ленд лизингээр өгсөн байт. Ленд лизер өгсөн. Тэр мөнгө төлбөр мөнгөний нэргүүлж олж авсан юм уу шүү дээ. Зүгээр бэлгэлсэн гэж шаагаад болохоос. Чин дээрм байхгүй юу? Манайх ленд лизингээр өгсөн байт. Тэгээд мэдээж дээрм үйл явдлага. Тэгээд энд нэг юм тодруулахгүй болохгүй болчихдаг юм аа. Энэ Яалтын гэрэн дээр статус кво гэж байгаа. Тэр нь яг юу гэж томьёологдсон бэ гэхээр тэр үед бол гадаад Монголын яг энэ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гадаад Монгол гэдгээр. Тэрнээс биш Сталин болвол энийг Монгол улсыг тусгаар тогтнолыг бий болгоод монголчуудыг хөгжүүлчихээ, сайхан болгочих гэсэн юус ойлголт байхгүй. Яг энд юу болсон бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны үйл явц дотор энэ дундад иргэн улс гэж байлаа л да. Одоо нэг хинэ Чинкашигийн хятад тэнд Монголыг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг Америк нэгдсэн улс хийсэн. Хамгийн том үйл ажиллагаа энд болсон. Хэрвээ хятад дундад иргэн улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Монголын тусгаар тогтнол диюрэ Монголын тусгаар тогтнолын тухай асуудал ерөөсөө яригдахгүй. Тэгээд статус кво гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг байгаа байдал гэдэг юм л да. Тэгээд тэр үеийнх нь Монголын байгаа байдлаар нь ингээд байлгая. Хөндөхгүйгээр ингээд байлгая гэдэг нь юугаа яриад байгаа вөхөр зэрэг дундад иргэн улсын газар нутгаа. Тэгвэл өөрсдөө тусгаар улс гэдэг ингээд тусгаарлагдсан Москвагийн хяналтанд ор байдаг. Энэ байдлыг нь бол хөндөхгүй. Энэ ингээд энэ байдлаараа ингээд байжгээ гэсэн санаа байхгүй. Тэр статус кво гэж яриад байгаа юм. Монголчууд бол мэдээж эрийг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Бид бол диюре де факто тусгаар улс баймаар байна гэдгийг тавина. Тэгээд 45 тэгээд тэр Теграны баг хурлын дараагаар Рузвельт дэд ерөнхийлөгч тэр Уэльс гэж нөхрийг Монгол руу албан ёсоор томилж явуулсан байна шүү дээ. Очоод үзээд ирээд газар дээр нь очоод үзээд ир. Юу хүмүүс байна вэ тэр? Тэ? Тэгэн гот нөгөө нөхөр нь ирээд чоо болсон таамд Монголоор баг 14 хоног яваад тэгээ очоод Америкийн нэгдсэн улсын конгресс дээр тэ Сенат Common House нөгөө representative house
хамтарсан хуралдаан дээр илтгэл тавьсан бас энэ Аран Монгол гэж ийм орн байна. Монголчууд гэж ийм улс байна. Тэн дээр тэр Латимор тэгээд Хингуа энэ бол манай Дялар хотод энэ бол онцгой үүрэг гүйцэтгэсэн ба. Чингисийн Монгол. Тий, тэгээ энэ Чингисийн Монголын чинь энэ монголчууд гэдэг хүмүүс байна. Эдгээр чинь ингээд тусгаар улс юм байна. Ямар ч гятад метод энэ хамаагүй юм байна. Эдгээр чинь өөрсдөө ингээд тусгаар улс гэж үздэг юм байна. Энийг дэмжих хэрэгтэй юм байна. Хэдийгээр ингээд коммунист дэглэмтэй Москвагийн одоо ингээд дохио зангаагаар ингээд бүх юма хийдэг ийм оронч гисэн энийг тусгаар технологиг нь бол дэмжих гарцаагүй шаардлагатай тэр Сенат конгрессийн хамтарсан хурал дээр илтгэл тавьж тэгээд тогтоол гарч байгаа шүү дээ. Тийм, тэгжээж тэндээс тогтоол гарч ингээд Америкийн нэгдсэн улс Монголын тусгаар технологиг нэгдүгээр дэмжиж, хоёрдугаарт нь Чанкашиг шахсан учраас тэгээд Сталин бол мэдээж яриг бас Чанкашид хэлж ирсэн Ар Монголын тусгаар технологиг чи хүлээн зөвшөөрөө гэж. Тэр чи яагаад их болсон бэ гэхээр нэг Сталин ч өөр гар усах зурж байгаа шүү дээ. Хятадын нэг хэсэг мөө. Тэгтээ манай нөлөөнд байна. Газар нутг нь бол танаахаа гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тэр чинь 34 онд гар ус зурагчиж байгаа байхгүй юу? Бүр өмнө нь 17-8 оны үед тэр нөгөө Ленины үед гадаад харилцааны сайд байсан хин гэж нөхөр. Чичерин тий. Ленины гадаад харилцааны сайд байсан тэр Чичерин гэж нөхөр тэр үеийн дунд дэрэг улсын гадаад харилцааны сайдтай бүр албан ёсоор Ар Монгол бол танай газар нутаг мөө 22 онд. Тий, 22 онд ч байна. Ар Монгол бол танай улс, танай газар нутаг мөө. Тэгэхдээ бид нар бол одоохондоо энд цагаантан магаантан гэдэг элдвэнзийн нөхдүүд байгаад оргонод байдаг учраас энд ингэ хяналтаа тогтоож байгаа маа. Та нарын төлөө шүү гэж бүр цахилгаан мэдээ хүртэл явуулж гар хөлийн үсэг зуралцж ирсэн юм байгаа байхгүй. Тэгээд зөвлөлт холбоот бол энэ коммунист большевикууд бол Монголыг, Ар Монголыг бол юу гэж үзэж ирсэн гэхээр үнийг бол зүгээр л өөрсдийнхөө тоглоомын нөлөөний бүсэл гэж үзчихсэн байхгүй. Энэ юу дуртайгаа хийж болноо, тэ? Энэ бол энэ том газар нутаг дээр бол хяналтаа тогтоох хэрэгтэй, гарцаа авахгүй тогтоох хэрэгтэй гэдэг үүднээс л асуудал хандж исэн болохоос биш. Энэ монголчууд тусгаар тогтносон байх ёстой. Энэ улсуудыг ингээд дэмжих ёстой. Хөгжүүлнэ. Манай дүү гэж тийм юм ерөөсөө байгаагүй байхгүй. Тэгээд 45 оны 8 сарын 25-нд тэр юу энэ бид нар энэ Японы тэр өгдөөг бууж өгөх юм дээр усан дээр зурлаа шүү дээ. Тийм Миссури эвлэг онгоц дээр тийм актанд гаруйж зурсан. Тэгжээж бидний нэг энэ 8 сарын 25-нд чинь бид нар өөрсдөө оролцож өөрсдөө бие даасан тусгаар улс болгох үе талаас нь байлжиж тийм. Тэрнээс биш Сталиныг сайхан сэтгэлдээ ийм болоогүй. Хамгийн гол ач холбогдол нь Жанчуугийн даваанд одоо хүртэл аюушийн шарил байж байгаа. Тэгээ тэр бол Монголын тусгаар тогтнолын хамгийн том бэлэг тэмдэг. Тийм баталгаа. Тэгээ энэ бол бүгд найрамд хятадаар дулстай бид нар ямар нэгэн албан ёсны одоо харилцаагаа юун дээр суйрлаж явуулж явах хэрэгтэй вэхээр зэрэг зүгээр л бидний тийм нэг ядарсан буураа гуйлгачин хятадын дэмжлэг туслалцаа хэрэгтэй хятадтай арилжаа 8 хийхгүй бол өлбөрж өгчих гээд байгаа гэдэг ийм үүднээс биш. Бид бол та нарын тусгаар тогтолцоо чинь бас хувь нэмрээ оруулж исэн, цуснажоо асгаруулж, байлд тулдаж явж исэн ийм хүмүүс шүү гэдэг үүднээс асуудал хандах хэрэгтэй байхгүй. Ингэж хандаж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ийм юмнуудаа ингээд ойлгохгүй зүгээр л тэр өмдөө эндүүдж аваад Москва ороод тэнд дулаан талбай дээр зогсохыг одоо нэг одоо хүн болж төрсний дээд гавья мэтэр ойлгоод ингээд яваадах юм бол утгагүй л дээ юм бол. 8 сарын 25-нд чинь ийм дэлхийн 2 дугаар дайнтай холбоотой монголчуудад асар том түүхэн үүрэг энд байгаа. Гэхдээ бид нэг тийм Японыг ялсан тухайд биш өөртөө бие даасан байх тэр үд хаалгаа нээж чадсан л ач холбогдол нь оршоод идэх. Тиймээ тэгээд Японыг ялсан юм а гэдгийг ярихад ч бас нэг хэмжиглэгдэх юм байхгүй л дээ. Яг л Япон тухайн үед зөв орн байгаагүй. Тийм. Тэгэхээр нэг зөв юм хийгээд яваад байгаагүй. Тэгэхээр чинь ийм билээ шүү. Чинкаши чинь Монголыг Жанчхуугийн даваанаас цаашаа оруулахыг хүсээгүй юм билээ. Шууд Сталин руу чиг Монгол зэргүүдийг оруулж хэлмээргүй. Тийм. Монголыг энэс цаашаа давшуулахгүй бай. Тийм. Тэгжээж бид Бээж орж чадаагүй юм билээ л. Жанчхуугийн даваанаас буцсан. Учир шалтгаан ийм учраас монголчууд бид тэгээд манай нөгөө генерал Цэдэнпил чинь Орос юуг тушаал болгон тэгэл цэргээ татчихна. Тэгээд шок болсон Цэдэнпил тэрийг хийгээл гүйцэтгсэн. Тэгээд тэр үед
түүхэн үүрэг нь өөрөө юм ач холбогдолтой юм байна. Тэрнээс 5 сарын 9 бол бидэнд ямар ч хамаагүй юм уу? Энд ч очно нэг тийм яагаад ах юм баггүй. Харин Оросууд дээр сануулж явах хэрэгтэй, таны дээр сануулж явах хэрэгтэй. Оросууд тийм байнга үргэлж энэ 5 сарын 9-ний баяраа тэмдэглэх болгонд нь сануулж бид та нарт тусалж ирсэн яагаад энэ тухай ярьдгүй юм бэ гэж сануулж явах хэрэгтэй байхгүй. Тий, тэрнээс үүш тэнцээ очоод хамт ялцсан юм шиг ингээ мангартдгаа болох хэрэгтэй. 8 сарын 25 бидний түүхэн ач холбогдолтой өдөр юм байгаа шүү. Тийм 8 сарын 25-нд юугаа хийх хэрэгтэй, хийж сурах хэрэгтэй байна. Тий. Баяраа тэмдэглэж сурах хэрэгтэй байна. Энэний улаан гэрэл насчлаа шүү дээ. За. Зүгээр. Энэний болохоор улаан гэрэл насахгүй шүү дээ. Зүгээр. Нөгөө камера шилжихлээр асууж шүү дээ. Зөв. За ойлголоо. Одоо танаар асууж. Одоо тийм байна. Тэгэл би хотлаа намайг урд зүгээр унтсан камер тавьчаад үзээд хардахгүй. За ойлгосон. Тэгээд Монгол улсын түүхэн ач холбогдлын тухай нэг юм ойлголтууд ялангуяа дэлхийн 2 дугаар дайны талаар тэр би яагаад түрүүн танаас тэр 41 он 39 он дээр яагаад байгаа юм бэ гэхээр 9 сарын 1-нд Варшав руу баруун талаас фашист германууд ороод 39 оны 9 сарын энэ дайнд манай Монгол дахь дайн өөрөө 9 сарын 11-нд дуусаад 17-нд шууд наадлаас нь зүүн Европ зүүн Польш руу зүүн талаас нь зөвлөлт холбоод улс одоо тухайн үеийн коммунист дарангуулагч одоо ихэнэ Йосеф Сталины цэрэг ороод тэгээ хамтарсан Прада Прагт хийж байгаа байхгүй тэр Брестэд. Тий. Брест хамтарсан Брест тий хамтарсан энэ ч юугаа хийж байгаа байхгүй юу? Ялтын баяраа тэмдэглэж байгаа тий. Парад явж байгаа тий. Тий. Тэгээ энэ бол ингээд түүхэн бичигдэд үлдээд ингээд тэмдэглээд бодит зүйл байгаа. Тэгэхээр энэ бол нэг тийм станон таны дээр 41 оны 6 сарын 22-нд итгэл эвдэж мөвдөө тийм байхгүй зүгээр. Тийм. Эхлээд бол хоёулаа холбоотон байсан. Хамгийн гол ойлгох нь бол Гитлер Сталин хоёр эхлээ холбоотон байсан. Холбоотон байхдаа хоёулаа дотроо бол ирээдүйд бид хоёр галзаа байхгүй галалцсаа гэдгийг хоёулаа мэдчихсэн. Тэрэнд бүх юмаа зориулж бэлдэжсэн. Тэгээд Сталин бол нэг жилийн дараа юм уу 2 жилийн дараа алдсан бэлтгэл одоохондоо арай хангагдаагүй байна л гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд Сталины хамгийн гол хүсэж ирсэн юм юу гэхээр зэрэг юун дээр Франц Их Британи хоёртой Гитлертэй үнэхээр цуснуужаа асгартал гоочтол одоо алалцаад хүчээ ингээд бараатахасаа л гэж хүсэж ирсэн байхгүй. Гэтэл бол тийм айхтар шивэн дайм болоогүй. Францчууд бол ер нь олигтой эсэргүүцэл үзүүлчих чадаагүй тэгээд эзлэгдсэн. Эхлээд нөгөө Их Британи Франц хоёр чинь нөгөө Польшийг өмгөөлж Гитлертэй дайн зарлцсан шүү дээ. Угаасаа гэрээтэй байсан. Тэгвэл нөгөө хачингалтай дайн гэдэг тийм дайн болсон бохоггүй. Ерөөс хоёр талаасаа буудалцдаггүй. Тэгээ нэг хоёр талаас цэргүүд ирж байгаа нэг ингээ хараа байгаад идэг та. Тэгээ тэрийг тэр чинь нэлээд хэдэн сар үргэлжилсэн тийм юм. Тийм үйл явдал. Тэгээ нэг хачирхалтай дайн гэж нэрлэжсэн байхгүй. Тэгээд Гитлер бол яасан гэхээр зэрэг Польшийг эзэлж дуустал тэр хачирхалтай дайн байж байгаа. Тэгээд яг Польшийг эзлээд дуусмагцаал цэргээ эргүүл татаал бүх юма бэлтгэж байгаа л Франц руу нөмрөөл орцсон. Бельгийг эхэлж эзэлж аваад Бельги Нидерланд хоёрыг эхэлж эзэлж аваад тэгэл урагшаага Франц руу ороод хэдхэн хоногийн дотор Францууд чинь Германд ялагдсан шүү дээ. Төлөвлөөг баг замаар нь шагаа орчдөг юм л дээ. Тэгэхээр Орос руу орж ирэхдээ барбарис төлөвлөгөөг боловсруулж авчихсан. Тэр Гудерианы байгуулсан хамгийн том гавьяан тэр л дээ. Францыг ялахад тэр Арден гэдэг нэг юм уулархаг ойтой тийм юу байгаа байхгүй нутаг. Тэр Арден дээгүр энэ Германууд хизээч орж ирэхгүй гэж Францууд боддог байсан. Хатуу итгэлдэг байсан. Тэгсэн чинь нөгөө төхөр нь цөмөрж орж ирээд яг л нөгөө Ганнибал нөгөө андын нурууг давж заанаа авч орж ирж чадахгүй гэж нөгөө ромчууд андуурж байгаа тэгээд ялагддаг шиг яг тийм болсон байхгүй. Тэгээд яг энэ Германы үйл явдал чинь өөр фашист Германы үйл явдал чинь нэг юм болж байгаа. Тэгээ холбоотон байж ялсан шүү гэдгийг л ихсэн ойлгомоор байгаа. Энэ Британи, Америк ингээд ичтэн ингээд хэлчихэд ийм хитгэн зүйлийг л одоо тархитлагууд дотор засаад авах ойлголттой болоод авах хэрэгтэй байгаа юм л та манай монголчууд бүгдээр. Нэгдүгээрт нь дэлхийн 2 дугаар дайн чинь 39 оны 9 сарын 1-нд эхэлсэн юм аа.
Хоёрдугаарт нь Гитлер Сталин хоёр холбоотон байсан юм аа. Хамтдаа дайн эхлүүлсэн. Хоёулаа дайн эхлүүлсэн дайны гэмтгэлт юм дээ. Гуравдугаарт нь энэ дайнд тэ Монголын оруулсан хувь нэмрийг зөв ойлгох хэрэгтэй тэ. Тэгээд эцээч манай монголчуудын хамгийн гол одоо баяр тэмдэглэх хэрэгтэй ойлгож мэдж авч байгаа хэрэгтэй юм нь бол 45 оны 8 дугаар сарын 25-нд тэр Миссури хөлөг онгоц дээр гарын үсэг зурсан тэр Японы буужих акт гарын үсэг зурсан өдөр. Энэ өдөр бол монголчуудын хувьд бол хамгийн ач холбогдолтой тэр Японыг дийлсэн гэдэг утгаараа биш. Харин монголчуудыг энэ дунд дэргэн улс болон Америкийн нэгдсэн улс, Их Британи том гүрнүүд. Тэгээд мэдээж зөвлөх бот бас. Тэгээд энэ дээр нэг зүйл айгаа инээдэмтэй нэг зүйл байгаа шүү дээ. Дундад иргэн улс бүгдээнд Монгол ард улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа СССР Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. 8 сард 46 оны 8 сард нь Америк хятадууд болохоор 1 сард байгаа. Тий. Оросууд болохоор зөвлөлт холбоот бас 8 сард. Тэгээ өмнө нь бүрэн эрх төлөөлөгчийн газар гэдэг байсныгаа нэрийг өөрчилж зөвлөлт бодулсан элчин сайдын яам болгож нэрийг өөрчилж бүрэн эрх төлөөлөгчөөхөө нэрийг өөрчилж элчин сайд болгож ингэж хийсэн түүхтэй. 1939 оны тэр бүрэн эрх төлөөлөгч байсан Миронов ч н Орос руу тэр юу бичгтэй, нот бичгтэй. Одоо тэр нь баримтад түүхийн архивын баримтаас гарсан байгаа шүү. Монголыг бүрэн эзэллээ. Тий гэж цахилгаан мэдээ явуулж байгаа тийм. Орос руу. Тий. Нөгөө нэг тусгаар тогтнол Монгол хамгаалаад Японд барьцах байгаа хүмүүс яхаараа ар Монголыг бүрэн эзэллээ гэж юу явуулах юм те. Нот чиг явуулах юм. Тэгэхээр энийг бас ойлгох, эрүүл ухаантай байх хэрэгтэй байгаа юм л та. Тий. Тэгээ энийг дургуутсан, энийг үл ойлгосон, энийг эсэргүүцсэн хүмүүсийг бүгдээрнгийн хядсан. Тий. Тий. Японы тагнуул нэрийн дор бүгдөө нэг хятсан. Тэ. Тэгээд эцээ зориуд Монголын газар нутаг дээр Япон Квантоны хайрамтай байлдаж үзэх зорилгоор 39 оны дайныг өдөө хатгсан баа шүү дээ. Оросууд өөрсдөө өдөө хатгсан баа. Тэгээ 68,000 км талбайг маань алдсан. Тий, 68,000 хавтгаа 400 км нутгийг маань бэлгэлсэн манжгоод бэлгэлсэн тий. Тэгээд манжгоод бэлгэлсэн нь одоо Гатин нутаг болсон баа. Тий. Тэгээ ийм түүхэн ач холбогдолтой юмнуудаа бид мэдж авахгүй бол энэ 5-9 сарын 9-нд хөөрцдгөө одоо болчмоор байгаа маа. Тий. Тэгээд тэр нөө Брежнев ч ингэж байгаа шүү дээ. 1965 он тэр нөө мөнхийн галд юу өргөж байгаа. Нөө гал гэдэг юм асааж байгаа тий. Тий. 65 онд 20 жилийн тэгээд эн чин тэмдэглэгдэхгүй байсаар агаад 1975 онд нэг тэмдэглэгдэх. Тий 30 жилийн баяр ялалтын баярын парад гэсэн сүвтэй юм болж байгаа. Тэгээ ахад тэмдэглэв шүү дээ нэг. Тий. Тэгэж явсаар агаад яг таны хэлдгээр тэгэл Ельцин ягаад одоо Путин гэдэг бузар нөхөр жил болгон хийдэг нэг юм л ажил болсон л байна. Тэгээ оролцдог хүн байхгүй. Сая Казахстаны Такаев бас очихгүй гэж байна. Ши Жинпин очихооргүй болчихлоо. Тэгээд Ши Жинпин яаж очих вэ? Дэлхийн бүх удирдагч нар нөгөө өрг дэлхийн бүх яг өдөө өргөцсөн бүх хүмүүс нь очихоо болоод эхлэхээр Ши Жинпин одоо шараа штэ тэ ганцаараа очихтой штэ. Тэгээд гадаадтай харилцааны сайд очиж манайхаас гадаад харилцааны сайд очиж байгаа юм шиг лээ. Тэг. Ерөөсөө яаж бодод үтсэн те ёс зүйн талаасаа ч тэр олон улсын харилцааны тэр дүрм журмаач тэр гадаад орн руу төрөмгийн дайн хийж байгаа улсын ямар нэг баярын арга хэмжээнд нь очиж тэр албан ёсоор төрийн тэргүүнд очиж оролцсноо гэдэг нь тэр явуулж байгаа дайныг нь дэмжиж гинэ л гэсэн үг шүү дээ. Тэгж л ойлгогдно. Тэгж л хүлээж авна. Тийм учраас тэр одоо очин гэдэг тэр мэдээлэл өгсөн байсан Си Цзиньпин, Нарендра Моди энэ төр бол нүдний булаалтаа яг үнэндээ. Үүний хэрэг дээр бол энэ хүмүүс өөрсдөө одоо өөрсдөө ингээд юугээ илчилчихэж байгаа вөхөр зэрэг Оросын төрөмгийн дайныг дэмжиж байна гэдгийг л албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа байхгүй тий. Нүүрэн дээр болохоор зэрэг бид нар бол Оросын дайныг бол дэмжихгүй байгаа. Энэ асуудалд бид нар оролцохгүй байгаа. Энэ асуудалд бид нар энэ нейтрал байр сууриас хандж байгаа гэж худлаа юм яриад яваад байгаа боловч яг үүний хэрэг дээр энэ арга хэмжээнд нь очиод оролцсон л бол оролцоо мэдэгдсэн гэдэг чинь одоо албан ёсоор Оросын талд байна л гэсэн үг шүү дээ. Энэ дэр нэг юм нэрээ санаалсан дээр хэлж энэ зөвлөлт холбоот улс байхад Беларусь, Украин хоёр нүүбд конфликт байсан шүү. Дотор байгаа хоёр улс. Тэгэхэд Ар Монгол гэдэг бүгд Монгол ард улс одоо 1961 онд бас 61 онд бас адилхан нүүбд конфликт болж байгаа. Ялгаагүй шүү энэ Орос
Оросын өөрсдийн зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан Беларусь, Украин хоёр конопто байсан шүү. Тэгэхээр Монгол ялгаагүй конопто болсон. Энэ бол нэстэ нөгөө нэг яг юу гэсэн би даасан тусгаар улсынхаа хувьд биш байгаа үст яг ингээ хатаа. Тий. Энийг аягсан. 61 он хүртэл Монголыг бол нүүбэд гişнэр элсүүлэхгүй яваад байсан. Тэрэнд бол Оросын СССР-ийн оруулсан тэр нөгөө саад дотор оруулж исэн хувь нэмэр маш их байд юм байлаа. Тий. Дундад иргэн улс буюу одоогийн Тайван энэ энэ хятад чинь нүүбийн гишүүн боловч аюулгүй зөвлөлийн гишүүн биш байсан шүү дээ. Тайван аюулгүй зөвлөлийн гишүүн байсан байхгүй юу? Нүбд орж чадаагүй. Тэгээд Тайван бол мэдээж их том тэг гай болсон. Гай учруулж исэн. Саад учруулж исэн. Тайван чи 1994 онд л 10 Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тайваныг хүлээн зөвшөөрсөн орн дэлхий дээр 1-2 шиг байдаг. Байдаг юм уу? Байдаг гэж байгаа. Африкт 1-2 тэгээд нүбд орсон асуудлаар дараа нь бас нэг жижиг яриа болгоод явах тийм. Энэ бол тусдаа ярихгүй болов тийм. Тэгэхээр ийм юм ач холбогдлын талаас нь бид энэ дэлхийн 2 дугаар дайныг харах хэрэгтэй юм байнамаа. Тэгээд энэ оролцсон түүх үүргээ аягүй 2-3 жилийн өмнөөс л яг энэ ялалтын эн чинь нэг хэсэг мартагдсан байсан шүү дээ. 5 сарын 9 мөсөн гэдгийг чинь Монголд ингээд ерөөсөө огт мэддэггүй, ярьдаггүй болцсон байсан нэг л энэ Монгол Ардын Хосголт намынхан 16 оноос хойш засаглаж байгаа үстэй тий. 16 оноос хойш л ингээд энэ ялалтын баяр маярт оролцдог, барьдаг, очдог, барьдаг болоо гэж нэг юм хамгийн анх цэрэг уулаад балаараа 17 тулг гэдэг юм ингээл ихсээр байгаа. Тэгээд ингээд өнөөдөр ингээд юм солиорлын төвшөнд ингээд хүрчихэж байгаа. Тэгэл худлаа нөгөө социализмын үеийн худлаа кинонуудыг ин телевизээрээ гаргаал, худлаа баримт кинонуудыг ингээл гаргаал. Тэгэл хүүхдүүдийг одоо цэрэгжүүлээл, цэргийн дүрм товцомсуулаад, жагсааж магсаагаал тий. Сургуулийн оюутан хүүхдүүдийг цэргийн жагсаалаар явуулаад, социализмын үеийн жагсаалын дуу муу дуулуулаад тий. Ингээл ийм балаарл энэ коммунист энэ бузраа юмаа ингээд буцаагаад ингээд сэргийх гээд оролдоод байгаа юм л дээ. Энэ бол үнэхээр муухай нийгмийн оюун санаанд хортой юм үзэгдэл واخгүй. Дүл тоглолт Монголд гээл. Дүл тоглолт ерөнхий бодлогын сургууль дээр баялаар юм. Тэгээ одоо хамгийн гол нь ингээд өөрөө явж очиж оролцож чадахгүй байж тэр цэргийн аль баагчтай тэр Москва тавиачаал жагсаацсан. Тэгээ нөгөөдөл нь одоо ингээд жагсаалын бэлтгэл хийж яах гээл дэлхийгээр нэг дүрс зургийг ингээл аваад тараагаал те. Тэгэд одоо тэнд өөр ямар орон очсон цэргүүд очсон жагсаж байгаа нөхөр зэрэг. Бурмагийн цэргүүд очсон жагсаж байгаа те. Монголын цэргүүд очсон жагсаж байгаа. Өөр газар юу байна уу байхгүй. Тэгээ Африкийн ганц нэг орны генерал нөө дарангуулагч цэргийн эргэлт хийсэн Нигерийн жишээ нэх ингээд тэр мөр очиж байгаа юм билээ л дээ. Буркина Фасо ч н одоо бүх хүнд л нөгөө азаргын одонгоо. Тэгээ Лавров ч азаргын одонтой шүү дээ. Тэгээ азаргын одонд Лавр гэдэг нэртэй. Тэгэхээр ийм байгаа шүү. Тэгээд бид нэг жоохон түүхийг эргээд эрүүл ухаанаар хараасаа энэ үйл явдлыг заавалж тооцож харж ингэхгүй бол нэг юу гэдгиймтэй бидний нэг зөвлөлт холбоот улсаас авч үлдсэн айц гэх юм уу эсвэл энэ тэнгэрлэл нь ингээд тэр чигээр хацаад үлдчихэд байгаа юм. Манай сосор ормын хэлдгээр энэ тархины зунгах байна л да тийм нэг юм нэг ноосны зунгах гэдэг нэг салжигддаггүй нэг муухай юм байдаг шиг тархины нэг юм муухай зунгах юм байна тийм. Тэгээд эннээсээ хамгийн гол нь хүн өөрөө салъя. Энийг би зүг болгож авъя. Би ч буруу ойлгоод яваад байгаа юм байна. Энд чинь өөр юм байгаа юм байна гэдгийг ирж хайж олж ойлгож уншиж ингэж ядахтаа өөрөө юм унших дургүй юм бол мэдчихэж байгаа хүний ярьж байгаа яриаг ингээд сонсоод те ингээд залруулж авъя гэж бодохын оронд тэгэл ингээд зунгагтаал ингээд зунгагнда ингээд зууралдаа. Тэг хамгийн гол нь ингээд залуу үе те юу ч огт юм мэдэхгүй хүүхдүүдийн тархитлагыг ингээд бузарлал хүзүүнд нь очиж улаан бүч зүүж өгөөл те ингээд тэр жуквийн гүшүүн дээр очиж шуумж гсаал магсаал хийлгээл те. Тэгээд жуквийн энэ яг хэн чирэггүй хүн яг чирэггүй. Энэ орсууд нь ч хүртэл жигсдэг үзэж чаддаггүй ийм хачин ийм хачныг Монголд алуурчныг те ингээд Монголд ингээд шүтүүлэх гээл те. Энэ жишээ нь 39 оны дайны чинь энэ жуку
зохион байгуулж өдөртсөн юу ч байхгүй шүү дээ. 39 оны дайнтай холбоотой асуудлаар хоёулаа нэг тустай бүр дэлгэрэнгүй яриа тий. Тэгэхээр энэ ийм худлаа юмд ингээд бити итгээ одоо нэг ийм эрүүл ухаантай байхгүй бол бүгдөө ингээд буцаад энэ юу гэдгийг ингээд буцаад энэ юм ингээд явах юм бол бид хамгийн их хятлагт өөрсдөө аваач тавина шүү. Өөд хамгийн гол эмгэнэл нь юунд байгаа гэхээр ийм торон дотор хашигдчихад тий. Тэгээд тэр торыг нь очиод хаалгыг онгойлгож өгчөөд байхад гаднаас нь тий. За одоо чи эрхчлөөтэй болсон шүү гэд хаалгыг онгойлгож өгчөөд байхад торон дотроос өөрөө буцаад торныхаа хаалгыг хаачаад би эндээ баймаар байна гэдэг байгаа чинь одоо ерөөсөө хамгийн том эмгэнэл утгагүй явдлаа байхгүй. За өнөөдөр энэ хүрээд өндөрлж जैन тэгээд альва юмны учир шалтгааныг олоосоо гэдэг үүднээс наривчлалтаа ярьлаа тэгээд учир шалтгааныг нь олж сонснууд сонсгүй нэг нь тэгээд тэнгэр үлдэн үз. За баярлалаа.